Өдрийн мэндээр үзэгчтэй MNC 13 цагийн мэдээлэл хөтөлбөрөөр хүргэж байна. Ингээд манай студид сэтгүүлч Уянга хоол тэжээлийн дутагдaltaй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд явуулж байгаа сургалтын талаар мэдээлэл хийхээр бэлэн болсон байна. За ингээд сайн байна уу Уянга? Өнөр. За хоол тэжээлийн дутагдaltaй хүүхдүүд манай оронд ер нь хэд хичнээн байд юм бэ? Энэ талаар ихлэ мэдээлэл өгөх үү? Яг нэгдсэн үндэсний байгууллагын гаргасан судалгаагаар бол хоол тэжээлийн дутагдaltaй ийм 0-5 насны хүүхдүүдийн дунд судалгаа явуулсан байна л да. Яг энэ насны хүүхдүүд бол хоол тэжээлийн архаг дутагдалд орох магадлал өндөр. Манай оронд ч гэсэн энэ үзүүлэлт маш өндөр байдаг юм байна. Тэгээд энэ үзүүлэлтээр болохоор 5 хүүхд тутмын нэг нь ийм хоол тэжээлийн бүр архаг дутагдaltaй байна гэсэн судалгаа гаргасан байна. Тэгээд энэ байдал ер нь цаашдаа өсөх тийм хандлагатай байна гэсэн юм байдаг. Мэдээлэл байдаг. Энэ өвчний тал дээр одоо яг ямар давхаргын хүүхдүүд нийгмийн илүү хүртэж байна энэ талаар мэдээ. Сая одоо энэ Чингэлтэй дүүргийн одоо 22 дугаар хорон дээр очиж одоо сургалт хийж байгаа газар дээр нь очиж ирлээ л да би. Тэгээд эндээс болохоор яг ингээд хоол хүнсний архаг дутагдалд орсон хүүхдүүд бол нөгөө нэг архаг дутагдал ч юм уу ер нь юм дутагдалд орсон хүүхдүүд нийгмийн давхаргыг огт хамаагүй байдаг. Тэгээд ер нь бол хүүхдтэй цаг зав гаргаж чаддаггүй эцэг эхчүүд ч юм уу ийм хүмүүс бол хүүхдүүд нь хоол тэжээлийн дутагдалд орох юм өндөр магадлалтай байдаг. Энэ дутагдалд орсноор хүүхд бол өөрөө оюуны чадамж буурдаг, бие хэлтрийн өсөлт мууддаг. Ер нь бол одоо хүүхд бол нэг нас хүртлэе бол бүхэл амьдралынхаа туршид олох одоо жингийнхаа одоо ихэнх хувийг нь олж авдаг гэж судалгаа байдаг. Тэгээд хүүхд одоо хоолоор дамжуулан хэрэгтэй амин тавимаа одоо авч чадахгүй бол хоол тэжээлийн одоо архаг дутагдалд ордог. Ингэснээр одоо жин өсөлтний удаар цэтгэн бодох чадвар нь одоо мууддаг гэж үздэг. Тэгээд ер нь бол хүн бага насндаа 2-3 дахин жин нэмдэг гэж үздэг юм. Эмч нар одоо өөрөөр хэлэх юм бол 3 кг төрсэн хүүхэд одоо ой хүрэхдээ 10 кг одоо болсон байх одоо хэрэгтэй байдаг. Ийм өсөлт одоо ахиж одоо хүний нэг одоо олдох насанд ахиж одоо олддоггүй учраас энийг хоол тэжээлээр ол нөхөх юмний шаардлагатай байдаг юм байна. Тэгээд нийслэлийн хэмжээнд бол 7 дүүргийн хэмжээнд дэлхийн зүүн байгууллагын гал голомт хөтөлбөрийн хүрээнд одоо 3 дахь жилдээ өрхийн эмнэлгүүдэд хамтран ажиллаж одоо хоол тэжээлийн дутагдалд орсон хүүхдүүдийг эцэг эх хүүхдүүдийг одоо хамруулсан ийм сургалт явуулсан байна. За баярлалаа. Одоогоор энэ өвчний эсрэг одоо манад ямар арга хэмжээ авд юм бол? Одоо эхний арга хэмжээнүүд нь л энэ гэж ойлгож байна л да. Энэ нийслэлийн одоо 7 дүүргийн сонгон хайрхан дүүргийн 7 дүүргийн одоо хэмжээнд одоо сонгон хайрхан дүүрэгт хамгийн одоо үр дүнтэй явагдаж байгаа гэж үзэж байгаа. Тэгээд одоо сонгон хайрхан дүүргийн 22 дугаар хороонд байдаг отооч манал гээд энэ өрхийн эмнэлэгтэй дэлхийн зүүн байгууллага одоо хамтарч ажиллаад сургагч идэвхтэн багш нарыг гаргаж өгсөн байгаа. Дээрээс нь эцэг эхчүүдийг давхар сургаад одоо эцэг их хүүхэд тэгээ сургагч багш гэсэн юм гурвалсан холбоогоор бол одоо хоол тэжээлийн одоо дутагдалд орсон хүүхдүүдэд одоо сургалт явуулах хүүхдүүдэд үр дүнгийн үзүүлэх нь 12 хоногийн одоо сургалт явагдаж байгаа. За энэ сургалтын үр дүнд ямар үр дүн гарна гэж үзэж байна ер нь бол энэ сургалт нь одоо 3 дахь жилдээ одоо энэ жил явагдаж байгаа гэж би түрүү хэлсэн. Тэгээд жил болгон жил тойрон ингээд бүр үр дүнгийн үздэг ийм сургалт юм байна л да. Эцэг ээжүүдэд одоо жишээ нь гэхэд бантанг одоо яаж хийх вэ? Одоо зөвхөн гурилан мах ашиглаад каш ингээд хийгээд л одоо хүүхдэдээ өгчүүл болно. Таргал нь одоо хоол тэжээлийн одоо дутагдал хоол тэжээлийн төхөж чадна гэж эцэг эхчүүд боддог байсан бол зөвхөн гарын доорх материалаа ашиглаад нэг талд хөмс ч юм уу нэг жоохон луун ч юм уу одоо тэгээд ойр зуурын юм ашиглаад одоо хүүхдээ хэрхэн юм баяжуулсан хүнсээр өдөр тутам одоо хооллох вэ гэдгийг бол эцэг эхчүүдэд зааж сургачаа. Тэгээд идэвхтэн ээжүүд бол маш сайн энэ дээр ажиллаж илээ. 5 идэвхтэн ээж өөрсдөө ажиллаж байсан. Тэгээд цаашлаа дэлхийн зүүн олон улсын байгууллагатайгаа хамтраад цаашдаа одоо нөгөө сургалтанд хамрагдаад яаж хоол хийх вэ, ямар технологиор хийх вэ, эцэг эхчүүдэд яаж заах вэ гэдгийг бол өөрсдөө сургалтанд хамрагдаж эргээд одоо өрхийн эмнэлэгтэр ирээд хүүхдүүдтэй эцэг эхчүүдтэй сургалт явуулчихлаа. Энэ эцэг эхчүүдийг яг ямар шалгуураар яаж одоо сонгон шалгаруулж авч байна? Энэ ерөөсөө идэвхтэн ээж аваад л зүгээр ээж одоо оролцож байгаа тухайн одоо сургалт хөтөлбөрт хамрагдж байгаа ээж аваад л өөрсдөө санаачлагаараа оролцож байгаа. За баярлалаа. Ингээ энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг 15 цагийн мэдээлэл хүлээн авч үзээрэй.